Эртний сайхан үгүй. Номын номноос хүний номоо гэж. Монгол хүний хөгжлийг ярихын тулд бид нар бол түүхээ, үүслээ, үндсээ тэгээд энэ олон зуун жил, мянган жилийн турш Монгол улс маань өвөг дээдс маань үр хүүхдүүдэд ямархуу байдлаар хүмүүжүүлж ирсэн гэдэг энэ арга ухаанаас суралцах хэрэгтэй юм болов уу гэж бодож ирдэг. Юм бүхэн самартахаар болдгоог бид нар одоо амьдрал дээр үзлээ шүү дээ. Сууринууд болгонд байгаад байгаа юм шүү дээ. Уг нь тэгж ямар сандаа бид нар ч анхдагчаар овоглоод байгаа. Ингээ бодохдоо зэрэг би бол ерөөсөө Булган аймаг өөрөө аял жуулчдын төв Монгол улсын хэмжээнд зүгээр тэгж боддог. Сургалтын чанарыг сайжруулахын тулд багшийн өөрийн чадварыг сайжруулах их чухал юм шиг байгаамаа. Тэгээд тэнд ажиллаж байгаа болсон хүчний маань чадвар, мэдрэмж гэдгээс юмнаас бол бас энэ нутгаар нь ч өгч шалтгаалж байна.